2017 оны 100 би Монголд 10 өдрийн бясалгалд явж исэн. Тэгээ тэр үед би тэр үедээ бол нөх юм бодоогүй. Айгүй гоё болол гарч ирчихсэн те. Тэгэл тэрнийхаа дараа айгүй тайван байсан. Ер нь л айгүй сайхан болоо гараад ирсэн байсан. Тэгээ яг тэр үеэс хойш нэг хэдэн жил завсарлаж агаад бясалгаж эхэлсэн. Гэхдээ би яагаад энийг ярьж байна гэхээр тэр үе болол миний анх бясалгалтай учирч байсан. Ер нь бол одоо бодоход бол айгүй их нандин тийм үйл явдал болж исэн юм байна. Яг тэгвэл би хувьдаа бол бясалгахаа хизээч зогсоохгүй гэж бодож байгаа. Хизээч зогсоохгүй. Тэгээ саяхан би 7 хоногийн бясалгалд хүрээд явчаад ирсэн. Тэгээ ер нь би яагаад бясалгах юм бэ гэдгээ илүү сайн ойлгосон. Тэгээ энэ дугаар дээр ерөөсөө миний хүсэл гэвэл зүгээр л би өөрийнхөө өнцгөөс хуваалцъя тийм. Бясалгал яагаад надад маш чухал байдгийг. Тэгээд магадгүй те танд ч гэсэн таалагдчих магадгүй, таалагдахгүй ч байж магадгүй. Тэгээд миний хувьд яг хоо бясалгалаа би өглөө болгон 30 минут хийж байгаа. Тэгээд тэр талаар ярихдаа би өмнөнийхөө нэг дугаар дээр ярьжсэн. 15 минут яг хийж болно. Хүмүүс бага хэмжээгээр хийдэг. Огт хийгээгүй байснаас хамаагүй дээр. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол цаанаасаа нэг тийм anxiety тач юм шигтэй цаанаасаа нэг тийм ямар нэгэн зүйл санаа зовоод яваад байдаг. Нэг тийм тиймэрдүү. Угаасаа хөвөний характер нь тиймэрдүү. Тэгээ тэрийг яг хоо anxiety гэдэг баг зэргийн тийм anxiety яваад байдаг байсан. Тэгээд 30 минут бясалгадаг болсноос хойш ер нь ганц ч өдрийг баг тоглоомчгүй ганц ч өдрийг тэгж сэтгэл зовнилгүйгээр зовнилттой өнгөрөөж байгаагүй. Яг сэтгэл зовнилттой өдрүүд байгаа ч гэсэн цаанаасаа нэг тийм тайван байдаг. Тайван гэхээсээ илүү бүх зүйл зүгээр олно гэдэг ч юм уу тийм. Эсвэл бие физиологийн хувьд ямар нэг зүйл цаанаасаа өөрчлөгдсөн юм шиг санагдаад байдаг л та. За тэгээд би ер нь бол за бясалгалын талаар ярьж эхлэе гэхээр бодож үзсэн. Бясалгалын талаар огт мэдлэггүй хүнд яг хаанаас нь ярьж эхлэх ерөөсөө мэдэхгүй. Тэгээ бясалгал гэдэг хаанаас гарал үүсэлтэй гингүүт яхаа аргагүй буддизмтэй холбоотой. Буддизм гингүүт ихэнх хүмүүс шашин тий шашин гэж боддог. Энийг юм будда бурхан гэдэг юм яриад байдаг. Гэхдээ бясалгал болол ямар ч шашинтай харшдаггүй. Одоо бясалгалын 7 оны бясалгалд явхад бол тэнд янз бүрийн шашинтай хүмүүс байгаа. Муслим хүмүүс байсан, шарын шашинтай, христийн шашинтай ямар ч хүмүүс байсан. Ямар ч шашинтай харшдаггүй. Яагаад гэвэл буддизм практик дээр суурилсан туршлага дээр суурилсан байдаг. Бясалгал ялангуяа. Яг хоо ингээд шашин ч юм уу ямар нэгэн философи гарангууд айгүй их тийм цогц систем ярьдаг тийм үү. Айгүй их үгэн дээр тогтсон байдаг. Тэгэл тийм ойлголтыг ойлгох хэрэгтэй, тэрийг сурах хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг Библи гээд ямар зузаан ном байна тийм үү. Гэхдээ буддизмд тий ялангуяа одоо зэнд нэг ийм зүрлэл байт юм. Би одоо сарлуу хуруугаараа заах юм бол миний ярьж байгаа үгнүүд бол миний хуруу гэсэн. Гэхдээ энэ хуруу бол хизээж сарыг тодорхойлохгүй. Ерөөсөө тэр тий шашныхаа талаар яриа л байж гинэ. Яриа л ингээл янз бүрийн систем үүсгэж байна гэдэг нь ерөөсөө хуруугаараа л заагаад байна гэсэн үг. Тэрнээс тэр яг тэр ярих гэдэг сарыг илэрхийлж чадахгүй. Тэрнтэй адилхан одоо тий давсны талаар яриа за. Давсны талаар би одоо химийн бүтэц харагдах байдал ямар ч зүйлийг шинжлэх ухааны байдлаар ярьж болно. Гэхдээ дамсыг амсах хүртлээр хизээч ойлгохгүй. Ерөөсө буддизмын гол суурт нь бол чи ямар нэг зүйлийг ойлгохмоор байвал өөрөө тэрийг чи тулж харах хэрэгтэй. Тулж биеэрээ мэдрэх хэрэгтэй. Тэгээ эхипасико гэдэг үг байдаг. Ерөөсөө ирээд өөрөө хараа гэдэг. Буддаа бол хүмүүс дээр ирээд тий одоо энэ бясалгал гэдэг зүйлийг заагаад зовлонгоос ангижрах талаар ярьж байхдаа хизээч тий номлол заагаагүй. Энэ үнэн байна. Тэ чи энэ үнэнд итгэх хэрэгтэй. Зүгээр нүдэ анаад итэг гэдэг юм байгаагүй. Чи өөрөө ирээд энийг хийгээд биеэрээ хар. Тэгжиж мэднэ.
тэгжиж чи мах цусаараа тэр зүйлийг ойлгоно гэсэн. Тэгэхээр анханасаа ингээ хандлага нь хүртэл шал өөр болж эхэлж байгаа. Бид нар ч ингээ те хичээл сургууль дээр ингээл айгүй олон цагийг сурч өнгөрөөдөг. Тэ тэгээд айгүй хэм цээжилдэг томьёонууд те тогтоодог. Энэ бол тийм байхгүй. Тэгээд миний хамгийн ихний хэлэх гээд байгаа зүйл ерөөсөө л юм. Бясалгал гэдэг зүйлийг ойлгомоор байвал хийж үзэх хэрэгтэй. Тогтмол хийж үзээд би дээр чинь ямар өөрчлөлт гарч байгааг харах хэрэгтэй. Сэтгэл санаа чи ямар байна? Ямарваа зүйлд хандлага чи яаж өөрчлөгдөж байна? Гэт. Тийм болохоор л миний бодлоор энэ одоо 7 хоног 10 хоногийн бясалгалууд ерөөсө буддизмын хичээл яг ордог л тоо. Багш нар нь яг те нэг өдөрт 30 минут, 1 цаг хичээл маягийн юм орно. Тэр нь бол ихтэй зүгээр л нэг урам зориг өгөхтэй. Илүү хийж байгаа зүйл нь ойр болгох гэж хичээдэг. Тэрнээс болол тийм 10-ны бясалгалууд, 7-ны бясалгалууд хэдэн ч хоногийн бясалгал байсан дандаа л практик дээр байдаг. Ерөөсөө л чи өдөржингөө л бясалгадаг. Тэр нь ихтэй ямар ч байдлаар байж болно. Чи сууж бясалгана уу, явангаа бясалгана уу, хоолой идэнгээ бясалгана уу, усан дорноо бясалгана уу, хамаагүй. Тэгээд энэ дээр яг миний яриад байгаа бясалгал гэдэг байгаа зүйл нь ер нь бол энэ випассана гэдэг бясалгалыг ярьж байгаа. Випассана. Яг өөр газруудтай mindfulness гэж зөндөө ярьдаг. Санамсрын бясалгал гэж Монголд орчуулагдсан байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө л ижилхэн төстэй сургаалуудыг айлддаг. Энэ нь юу вэ гэхээр бодит байдлыг яг байгаагаар нь харах. Яг байгаагаар нь харах. Өөрийнхөө дотор эргэн тойронд юу болж байгааг байгаагаар нь харах гэдэг зүйл. Би энийг анх сонсчоод надад бол айгүй сонирхолтой санагдчихсан байхгүй. Яг юу яриад тана байгаагаар нь харахтай. Надад бол айгүй гоё санагдчихсан. Би бас юмыг үнэхээр бүгдийг байгаагаар нь харчмаар л шүү дээ. Тэгэхээр яагаад байгаагаар нь харах хэрэгтэй байна вэ гэхээр бид нар юмсыг байгаагаар нь харахгүй байна гэсэн үг. Бид нар юмсыг байгаагаар нь яг байгаагаар нь уг чанараар нь харж чадахгүй байгаа болохоор ойлгохгүй байна. Ойлгохгүй болохоор зовоод байна. Тэгэд хамгийн түрүүнд бясалгаад ирэхээр бясалгалын ерөөсөө гол санаа нь бол чи одоо цагтаа тий мэдрэмжтэйгээ байдаг. Тэрийг яг анх зааж эхэлж байхдаа бол тий амьсгалтайгаа л байгаад байна. Сатарсан ч хамаагүй амьсгал дээр л буцаж ирээд байдаг. За амьсгалаас гадна тэр нь өөр юу ч хийж болно. Одоо ямар нэгэн контакт тий одоо хүний бие газартай тэр сууж байгаа суудал дээр ямар контакт хийж байгаа байж болно. Цээж амьсгалахад цээж дээшилж доошлж байгаа, гиз яаж тэлж агсж байгаа. Алимж байж болно. Гэхдээ бас нэг өөр төрлийн бясалгал байдаг нь ерөөсөө одоо энэ зүйлүүд зэгчий анзаарч байгаа шүү дээ тий. Анзаарахын оронд ерөөсөө л ямар нэг зүйлийг анзаарахгүйгээр сул тавьчихж байгаа гэсэн. Сул тавингууд ерөөсөө л юу анзаар гэж чинь тэрийг анзаар гэж хэлдэг. Тэгэхээр тэр үед бол зүгээр сууж явахт тий. Ямар нэгэн дуу чимээ орж ирнэ. Энд тэнд өвдөлт орж ирнэ. Бодол айгүй их орж ирнэ. Тэр үед зүгээр л бодол орж ирж байна гэж анзаарч өнгөрөхийг хэлж байгаа. Энэ бодол байна. Тэгээ тэр дундаа сүүл рүүгээ бодлоо олвол ялгаж эхэлдэг болно. Заавал яг ингэж тий өөртөө бодол байна гэж хэлэхгүй. Тэгээ тэр нь санаа зовж байна. Би ч санаа зовоод байна. Би ч өдрийн олныхаа талаар бодоод байна. Энэ хүлээлт үүсээд байна. Инээд төрж байна. Гэт эрэнгүүт хүн өөртөөгөө байгаад эхэлдэг. Өөртөөгөө байгаад эрэнгүүт өөрийнхөө зовлонгийн шалтгааныг маш тодор харж чаддаг. Тэгээд яг энэ талаар би ингээд ярина. Гэхдээ энийг бол биеэрээ харж мэдрэх нь хамаагүй чухал зүйл байдаг. Тэгээ эндээс юу ойлгодог вэ гэхээр ядчил миний ойлгосон зүйл гэх юм бол ерөөсөө л зовлонгийн шалтгаан нь хүн хаа нэгтэй байхыг хүсэж байдаг. Одоо байгаа газараасаа өөр хаа нэгтэй л байхыг хүсэж байдаг. Тэрнийг ирээдүйдтэй
ямар нэг зүйлийг олоод авцсан те. Нэг ийм зүйлтэй болцсон, тийм зүйлтэй болцсон. Эсвэл тухгүй мэдрэмжээс ангиж ирсэн. Яг одоо энэ нэг тухгүй мэдрэмж байгаа даа те. Сэтгэл санаагаар унтсан, ганцаардж гин, ямар нэг юм заханж байгаа. Ерөөсөө л ямар нэгэн байдлаар нэг зүйлээс зурж аваад байдаг. Нэг тийм ирээдүгөөс ямар нэгэн хүн болох гээд байдаг, хаа нэгтээ очих гээд байдаг. Амьдрал нь нэг газар очих юм бол нэг төлөвлөгөөнд биелчих юм бол аз жаргалтай болно. Ерөөсөө гол үндсэн тэ бидний өөрөөсөө итгүүлдэг зүйл бол энэ. Тэг яг хоо энэ үнэхээр үнэн үү худлаа юу гэдэг талаар бол би нэг олон юм ярмааргүй байна. Яг гэвэл яг зарим зүйл нь үнэн байж магадгүй. Хүн үнэхээр тий. За тий. Идэх орон орох орон идэх хоолгүй байвал тэрийг бол яаж ч бясалгаад тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд хүн тий тэр асуудлаас амжирна гэж байхгүй. Буддаа хүртэл тий өөрийгөө бараг өсөглөн байлгаад тий өөрийгөө бараг үхэх дээрээ тултлаа тэгэж өсөглөн бясалгаж үзсэн. Тэгээд хурч ирээд за энэ худлаа байна guys тий хэдэл ер нь тий юм уу идээд хүн л юм байна тий энэ биологийн бие чинь бас хязгаарлагдмал зүйлүүд байгаа. Тэгэхээр тий за буцаа сэдв рүү ороход энэ нь ямар асуудал үүсгэж ийнэ гэхээр тий бид нар ингээд байнга одоо цагаасаа өөрний газрыг хүсэмжлээд байдаг. Тэр зүйлэл байхгүй бол бид нар ад жаргалгүй байгаад байдаг. Нэг бодлын манай багш тэгж хэлжсэн. Энэ нэг бодлын чи амьдралаа хойш нь тавьж байна. Амьдралаа нэг ирээдүйд л би болох юмыг байлгаад байдаг. Тэгээ тэр өөртөл амьдрал чинь одоо амьдрал биш байгаад байдаг. Амьдрал чинь ингээ яг чамааг ингээ зовж шаналаад ямар нэгэн зүйлийг хүлээгээд сууж хахад амьдрал чинь яг одоо яг энэ мөчөд чиний хажууд өнгөрөөл явждаг. Гадаа яа дэ одоо цас яаж зөөлөн хаялж байгаа. Нар яаж мандж байгаа, жаргаж байгаа. Ерөөсөө чи амьдралыг туулахгүй байна гэж хэлээд байгаа. Чи бодолтой автаад ямар нэг зүйлээс зурж авах гэдэг үед чи амьдрал гэдэг зүйлийг туулж амсаж experience хийж чадахгүй байгаа. Чамд оногцсон ганцхан амьдрал чи энийг амьдрал гэдэг зүйлийг хорон мууч бүрд чиний хажуугаар өнгөрч идэг. Амьдрал гэдэг зүйл тийм абстракт хийсвэр зүйл биш. Тэ тэнд нэг ийм зүйлд хүрээд ингэж тэгээд тэ бидний бодлол тэр абстракт зүйлүүдийг гаргаж ирдэг. Яг тэнцөөрөө энэ зүйлээ аваад тэ энэ зүйлээсээ ангижрал яг ингээл гоё болно гэдэг. Гэтэ амьдрал гэдэг тийм абстракт зүйл биш шүү дээ гэж хэлдэг. Амьдралыг бид нар 5 метр хүү 6 метр хүүгээр мэдэрдэг гэж хэлдэг. 6 дахь метр хүн бидний бодол санаа. Тэгээ Алан Ватс тэгж хэлсэн байдаг л та. Бид нар тий бодлоос өөр зүйл байхгүй бодоол явах юм бол бодит байдлаас тасардаг. Яг тэр нэг хийсвэр төсөөлийн юмдаа л тасардаг. Гэхдээ бидний амьдрал яг энд тий яг энэ мөчөд бидний одоо харах мэдрэхүү, сонсох, амтлах, үнэрлэх, хүрх гэдэг мэдрэхүүгээр бид нар амьдралыг яг одоо туулах боломжтой байдаг. Тийм болохоор миний бодлоор биеийн мэдрэмжэн дээр төвлөрч эхэлдэг байх бясалгал. Яагаад гэвэл бидний бодол санаа биетэй холбоотой байдаг. Тэгээ энийг бас ингэж хэлсэн байдаг л та. Чи амьдралыг хаа нэгтээ хайсаар байтал тий чи нэг уулын ороолоо авраал байдаг. Ерөөсө насан туршдаа тий нэг уул авраал яваад байдаг. Нэг уулын орой дээр гарцсан ч гэсэн авирч дуусныхаа дараа одоо юу их юм бэ тий зүгээр сууж чадахгүй болохоор дараагийнхаа уулыг авирна гэд насаараа уулан дээр авирдаг. Гэхдээ буддизмд хэлээд байгаа юм. Чи уулынхаа оройлд аль хэдийн гарцсан биш тий. Чи бодолтой гацчаал өөр нэг авирах ёстой уулын орой байгаад байна гэж бодоол байгаа. Тэ өөрийгөө тэгж хуураад байгаа болохоос чи аль хэдийн гарцсан байгаа.
Тэр уулчин ерөөсөө л яг энэ одоо цаг. Яг энд. Бид нар амьдралд ингээд тэг бидрийг бүтэн болгох, аз жаргалтай болгох зүйлийг хаас агуу гаднаас хайгаал гэдэг. Нэг тийм зүйл аваад, ийм зүйл аваад ингээд тэгээд яг гоё болно гэж боддог. Гэхдээ бидний хайгаад байгаа зүйл яг хажууд байдаг. Айлаас ирэхээр авдраа бодол гэдэг шиг чи хитрхи холоос агаад байна. Амьдрал чинь яг энд байна. Чи нүдэ нэгээд анзаарах хэрэгтэй. Тэнгүүд яг ихэнх хүмүүс дургуутсан л та чи аз жаргал гэдэг зүйл чинь тийм амархан зүйл шүү дээ. Заавал хэцүү байх хэрэгтэй. Амьдралд амархан зүйл бол үн цэнэгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ яг аргагүй нэг нийгэмээс ч юм уу, эцэгээс ч юм уу хаа нэгтгээс тий ийм мессеж биднэрт сургацсан байна. Ерөөсөө л хэцүү байх хэрэгтэй. Заавал хэцүү байх хэрэгтэй. Чи зоох хэрэгтэй. Гэтэ заавал зоох албагүй. Заавал тийм хэцүү байх албагүй. Заавал тийм хэцүү хүнд нөхцөл өөртөө тавьж иж тэрийг биелүүлж иж би сэтгэл хангалуун байна гэсэн зүйл байхгүй. Яг тэгвэл яг энэ мөчөд чи сэтгэл хангалуун байж болно. Тэр хэцүү мэдрэмжүүдтэйгээ хүртэл цуг байхдаа чи би энэ мэдрэмжүүдээр хөтлөгдөх албагүй юм байна штэ гэдгийг хүртэл ойлгох боломжтой. Манай агч тэгж хэлж ирсэн. Хүний оюун гэдэг зүйл тийм хязгааргүй хөх тэнгэр шиг гэж хэлж ирсэн. Тэр дотор бүх зүйл байх боломжтой. Бидний бүх мэдрэмж, бидний бүх бодол, тэ? Бүх зүйлүүдийг багтаах боломжтой. Бид нар ихэнх үед тэ хэцүү үеуд гарч ирэхэд тэр зүйлдээ хөтлөгдөж явдаг. Гэхдээ тэгэх албагүй. Яг гэвэл бидний оюун гэдэг зүйл хязгааргүй ийм анзаарах тэ санамсартай байх чадвартай. Тэр хэцүү мэдрэмжийг чи яг байгаагаар нь байлгаад ажиглаад хараад тэгэл ажиглаж хаар сууж идэл тэр мэдрэмж өөрөө аяанда алга болдог. Гэтэ заавал хүчээр алга болгохгүй. Тэрийг хүчээртэй чи зайлмайл эндээс яв мав гэж жов гэж алга болгоодгүй. Тэр мэдрэмж аяанда байж ирээд тэгээ чи тэр мэдрэмжтэйгээ орооцолдоод түлхэлтээд хэрэлдээд байхгүй. Зөвхөн чи тэр мэдрэмжээ байгмаар байгаа орон цагт гаргаж өгөхөд тэр мэдрэмж аяанда цаанаасаа явдаг. Тэгээ бид нар яалтчгүй зовлон ямар нэгэн хэцүү мэдрэмжийг тий эсвэл ямар нэгэн хүсэж байгаа зүйлийг одоо нэг тийм өсөглөн дарж байгаа юм шиг бодоод байдаг. Яг л тэр нөхцлүүдээ биелүүлчих юм бол тэр зүйл байхгүй болчихно гэж боддог. Ерөөсөө амьдралдаа бүх зүйл нийгэм тэр чигтээ нийгмийн асуудлыг яа шийдэх вэ те мөнгөөр шийднэ гадах нөхцөл байдлаар шийднэ ямар нэг нөхцөлийг биелүүлээл болно гэж боддог. Гэхдээ бяцлаглалын хэлээд байгаа зүйл нь маш энгийн. Маш энгийн мөртлөө энгийн бос. Ерийн бүртлөө ерийн бос гэж ярьдаг. Ordinary but quite extraordinary гэж хэлдэг. Тэгээ энэ дээр Thich Nhat Hanh ингэж хэлсэн байна л да. Чи дэлхийн хамгийн баян хүн атлаа гуйлга гуйж явна. Ийм өнчөө хөвчөд байх бол гэртээ эргэж ирээд энэ их баялгаа эргүүлж ав гэж хэлдэг. Энэ үг надад айгүй гоё санагдаг цаанаасаа. Би ч гэсэн ер нь амьдралаа те яагаад ч юм яг л өөрийнхөө хүссэн нөхцлүүдийг биелүүлчих юм бол амьдрал эхлэх гээд байна гэж боддог. Гэхдээ Thich Nhat Hanh бол тийм байхгүй. Ерөөсөө л чи яг одоо бүх зүйл чинь байгаа шүү дээ. Чамайг те аз жаргалтай хат юу ч зогсохгүй байгаа. Румигийн сүгийг би бас өстой хог олтлоо л давтлаа ахаад нэг хэлчихэ. Хүн хайрын эсрэг тий хайрыг хаахаасаа илүү хайрын эсрэг босгосон ханнуудаа л маргааж унаах хэрэгтэй.
Тэгээ Будда гэдэг хүнийг хараад авахаар тий яг бид нар шиг яг ижлэн зовж явж исэн хүн байдаг. Яг бид нар шиг яг ижлэх юмар цовдөг. Ерөөсөө л ямар нэг зүйлийг нөхцөлийг биелүүлчих юм бол амьдрал нь болох гэдэг юм тий. Золонгуудаасаа ангижирчмаар байна. Тухгүй мэдрэмжүүдээсээ салмаар байна. Гэхдээ Будда бас бүх зүйлийг биеэр мэдэрдэг. Тэгээ тэр айгүй их таашаал өгдөг зүйлүүд нь айгүй маш богинохон. Тэгээд дараа нь тэгэл тэрийг хүсэл эхэлдэг. Тэгээ нэг бодлын энэ хүн хүлэгдсэн байгаа даа л да. Ямар нэг зүйлд хүлэгдсэн байгаа гэдэг. Тийм болохоор одоо энэ нирван дүрийг олон болно гэж ярьдаг тийм үү? Бясалгалын гол бас нэг зорилго нь эрхчлөөт болох. Эрхчлөөт болох. Бүх хүлээснээсээ өөрийгөө солих. Тэр нь ямар нэгэн нөхцөл байдлыг хүлээхгүй гэсэн. Ерөөсөө л одоо байгаа мэдэрч байгаа бодит байдалтай ямар ч эсэргүүцэл байхгүй. Тэнд ямар ч татаж чангааж байгаа, зовж байгаа юм байхгүй. Гэхдээ хэцүү нөхцөл байдал бол байж болно. Гэхдээ тэнд нэмэлт зовлон үүсэхгүй байна. Нөхцөлгүйгээр тайван байх. Тэгээ энэ дээр баг зэрэг сэдвээс хазаахад бидний ингээд заримдаа яг үнэхээр хэцүү нөхцөлд байхад бол хүмүүс тэгдэгтэй. Чи амьдрал мэдгүй байна те. Чи миний оронд байсан бол зовоол явж байгаа те. Зүгээр те нөхцөл хүлээхгүй хүлээн зөвшөөр гэхэд бол чамд бол хэлэхэд амархан гэж хэлж магадгүй. Гэхдээ миний амьдралч гэсэн маш хэцүү амьдрал туусан хүмүүсийг би бол харж байсан хажуунаас нь. Тэ? Айгу хавтартай тулдаг гэр бүл нь одоо хүнд нөхцөл байдалтай байдаг. Тийм ч гэсэн тэгэл яагаад ч юм зүгээр тайван яваад байдаг. Тийм хүмүүс байдаг. Та нар тийм хүмүүс байвал ер нь ярьж үзээрэй. Яагаад тэгээд байдیں۔ Амьдрал тийм ийм хогийн хандж хахад чи яаж тийм зүгээр тайван яваад байгаа юм гээд. Тэгээд бясалгалын багш нарыг ч гэсэн хараад ирэхээр одоо бас айгүй хүнд амьдрал тулсан хүмүүс байдаг. Одоо нэг Дипама гэдэг эмэгтэй багш байдаг. Тэр багшийн талаар ярихыг сонссон. Амьдарч байгаа газар нь айгүй тийм чимээтэй, юм бясалгах мантай. Тийм айгүй чимээтэй хот юм тийм хэсэгт амьдардаг. Тэгээд дээр нь Дипама ч нөхөр алдж исэн, хүүхдүүдээ алдж исэн, өөрөө их өвчин зовлон их туулж исэн. Тэгсэн ч гэсэн тэгэл бясалгаал яваад байдаг. Ерөөсө тэр хүнийг орж ирэхэд, өрөөнд орж ирэхэд цаанаасаа аураа мэдрэгдэх тийм хүн байсан гэж ярьдаг. Тэгээ тэр эмэгтэй ямар ч зүйлийг голдохгүй байсан. Ерөөсөө л галтгоонд ажиллангаа адилхан бясалгалаа те хийгээл яваад байдаг. Яг бясалгалын ихээр та сайн сонсогч гэж магадгүй. Ерөөсөө л хүн ямар нэг зүйлийг хийж байхдаа яг тэр зүйлтэйгээ байхыг л хэлж байгаа. Яг тэр зүйл бид яаж мэдрэгдэж байгаа. Тэ? Тэр зүйл тэр мөчөд тэ хорон мөч болгоныг алдалгүйгээр санамсартай байхыг, ухамсартай байхыг хэлж байгаа. Тэгээд яг хоо Буддаг ярьж байгаа жоохон сатарчлаа. Тэгээ Буддагийн ер нь түүхийг сонсвол айгүй сонирхолтой. Будда ч тэгээ явж байгаад нэг 4 хүнтэй очирсан гэж ярьдаг. Одоо өвчтэй байсан хүний гараад тий өөрт нь бүр нэг цочрол өгсөн байдаг. Юу юм чинь тий ийм амьдрал байсан юм уу гэ. Будда ч бас өөрөө айгүй сайхан тансаг сайхан амьдралтай байсан ч гэсэн тий ерөөсөө л хамгийн сүүлд ингээл явж байгаа л Bodhi tree гэж байдаг. Bodhi модны дор ерөөсөө л би зовлон ойлгох хүртлээр босхгүй. Би ерөөсөө л тэ энэ дэлхийн ертөнцийн миний гэрч болно. Би эрхчлөлтөд болтлоо эндээс болохгүй гэж бясалгасан байдаг. Тэгээд ерөөсөө хорон мөч болгоныг яг байгаагаар нь харж анзаарах хүртлээр байсан. Тэгээд тэр үед ерөөсөө бодол санаачаа ямар ч нөхцөлгүйгээр амаргалан байж болох юм байна. Цаанаасаа аз жаргалтай, цаанаасаа доктортой,
Тэгэхээр миний хэлэх гээд зүйл гэвэл тэгээ энэ бол зүгээр нэг ганцхан үнцгийг л бариад ярьлаа л да. Ерөөсөө зовлон гэдэг талаар ярихад ингээд цаашаа зөндөө ярьж болно. Гэтэ ер нь баг зэрэг амтыг мэдрүүлсэн гэж найдаж байна. Тэгээ миний бодлоор бол одоо буддизм, бясалгал гэдэг ихээр ихэнх хүмүүс юу гэж бодож магадгүй л дээ. Ингээ лам болно те. Би заавал өдөржингөө бясалгах ёстой байна гэж бодож иж магадгүй. Миний хувийн зорилго гэвэл би угаасаа тийм лам болж угаасаа чадахгүй. Яа тэгэл амьдралд те мэдрэх, хийх зөндөө гоё зүйлүүд байна. Гэхдээ би ямар нэг зүйлд хүлэгдмээргүй байгаа. Ямар нэг зүйлийг таашаалах юм бол заавал тэрийг араас нь хүсээд тэрэндээ уягдаад чирэгдээд явахгүйгээр ямар нэг зүйл зовхороо бас тэрэндээ тэрийг өөрөөсөө түлхээтэй тэрнээсээ зүгтаагаад тэгж зовмааргүй. Тэгээд ер нь хорон мөч болгоно. Яг одоо зохтой байгаад амьдралыг бүрэн дүүрэн амьдрнаа гэдэг санаа бол надад иймэрхүү байдлаар харагдаж байгаа. Тэ? Тэр үед би яг хорон мөч болгондоо яг ямар нэг асуудлыг шийдэхгүйгээр, ямар нэг зүйлийг засахгүйгээр, засч янзлахгүйгээр, ямар нэг хүн болохгүйгээр, ямар нэг зүйлээс ангижрахгүйгээр, ямар нэг нөхцөл биелүүлэхгүйгээр ад жаргалтай 50 байх л ерөөсөн миний зорилго. Тэр үед манай багш нэг тиймэрхүү зүйл асууж ирсэн л даа. Яг энэ мөчөд тэ ямар үнэртэй байна? Яг энэ мөч ямар үнэр, ямар амттай байна гэж асууж ирсэн. Тэрийг ч гэсэн би таныг өөрөөсөө асуугаасаа гэж үсэ. За тэгээ хэдүүлээ. Өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болцгоё. Баярлалаа.